гадаадууд шийддэг юм. Бид нар Монгол хүмүүс өөрснөө шийддэг асуудал бол амар ховорхон байдаг. Ер нь бол бүгднийг гадаадаас хамгаалтаар шийдэж байгаа байхгүй юу? Одоо бид нар өнөөдөр банк нь өөрөө хаанаас их үүсвэр авахын гадаадаас бид тэр хүүгийн бол Монголын нэг гадаадын нэг байгууллага хурж ирээд Монгол улс ийм хэмжээний одоо бие чим рейтинг болохоор бид нар бол 10-аас дээш хэмжээний хүүтэй болтогч гэдэг юм. Тэрнээс нь бидний бүх одоо Монгол бизнес хийж амьдрах гэж байгаа хүмүүсийг хүү хамаардаг. Тэгээ дээрээс нь татврын орчин энэ хөвлүүдийг бол дандаа гадны бодлогоор одоо буцлаггүй тусламж гэдэг нь батлуулж одоо яг саяны одоо гинээр гарч байгаа шиг тиймэрхүү бүх орчинд бүрдүүлж хүмүүс нь яг өөрснөө шударах боломжгүй шударах одоо хөдөлмөрч амьдрах боломжийг аягүй хаадаг. Тэгээ нөгөө талдаа болохоор байгалийн баялагийг одоо заруулах тэр хүмүүсийг тэтгэмжээр амьдруулах гэх бодлогыг ер нь аягүй хэрэгжүүлж байгаа гадны одоо энэ саяны их хөл гаргалсан байгууллага гэж байна л да. Саяны кироноос тодорхой болчихсон.